хүний ярьсан янз янзын үгийг түүгээд ярих юм бол би буддааг хулгайч болгож чадна. За. Мөн үү? Тэгэхээр бол ерөөсөө хүний ярьсан үгээр хааны газраас түүгээд ярих юм бол бүр юу ч юу болгож болно ш. Цагааныг хар гэж шилж болно ш. Одоо чинь энэ молор эрдэнэ. Болор бол аль аль нэг бууран дээр хоёр эсрэг юм яриад байна. Ер нь бол яг социализм шашин байдаг гэдэг бол зөвлөдөө нэг буруу зүйл биш л те. Ер нь бол ажваныг ер нь хамтын амьдрал бол шашинлаг байхгүй болохгүй л те. Бурхантай байхгүй болохгүй, итгэл үнэмшилтэй байхгүй болохгүй. Тийм үү? Дөрвөн горимтай байхгүй болохгүй л те. Тийм учраас бол социализм яг шашин шиг байсан гэдэг чинь зөвлөдөө бид нар чинь хиний очир байныхаа бурхныг хонроос аваад оронд нь Сталины зургийг тавьсан шүү дээ. Тэгэл одоо бурханаас солилцсон байхгүй л шашин өөрөө маш чухал нийгмийн нэг юу л да одоо салбар гэж хэлэх хэрэгтэй бид нар тийм оюун салбар тийм тэр бол бидний амьдралд шинжлэх ухаанаас философоос төрөөс асуугаад хүсээд авч чаддаггүй тэр асуултуудад хариулт өгч явах хэрэгтэй газар байхгүй. Нэг ээлжид яг нэг бууран дээр шашин хүн асуухаар евро гандалаа очоод тэгээ алтаа ярьцгийг нээлгэж байгаа шүү дээ. Энд чинь хамгийн зөв байхгүй юу? За энэс илүүчгүй дутуучгүй байх хэрэгтэй байхгүй юу гандаа. Ярьж байна. Яг энэ шиг бүгдээрээ нэг бууран дээр хоёр юм ярьдаг байхгүй юу? Учир зүг нь ялгаж салахын тулд нэг бууран дээр ярьсан хоёр ярианых нь энэний холбоод за энэнгээр нь энэнгээд ингүүл эн чинь ийм болоод байна. Энэнгээр нь ингээд ингүүл эн чинь ийм болоод байна. Өөрөөр хэлбэл эдгээр чинь бид нар бодож суух ямар ч цаг зав алга гэдэг шүү дээ. Бодож суух цаг завыг чинь хаана гаргадгийг. Тэр ажлаас чинь хөндөрч жагаад, тэр уймруулад байгаа ажлаас чинь хөндөрч жагаад юмыг бүтнээр нь харах хэрэгтэй гэдэг энэ болор болд яриад байна. А гэтэл өөрөө тэр бүтнээр нь харах тэр орчин байхгүй. Надад тэгээд сууж явах цав нь байна тийм ээ. А нөгөөдөл чинь 5 төгрөгөө бодоод тэгээд сууж явах цав нь байхгүй. А дээрээс нь тэр хотын нүргэн гэдгийг чинь та мэдэн шүү дээ тийм ээ. Тэгээд дээрээс нь тэр байнгын тэр амьдралаас нь шаардж байгаа тог цахилгааны мөнгнөөс авахгүй бол тийм ээ. Хог усны мөнгө тэр бүх мөнгөн шаардаад байна. Тэгэхээр шин зэрэг энэ хүмүүсийн яриаг ингээд хэнэн зөв хэнэн буруу хаанаа буруу та хаанаа зөвтэй яриад байна гэдгийг бодож суух биш. Өнөөдрийн 5 төгрөгөө болгохын төлөө ажиллаад байна. Ингээд 5 цаасныхаа ажлыг чангаангаа энэ судалгааныхаа материалыг танилцуулаад байна. А гэтэл энэ хүний яриан дээрээс авахын аваад нэг бууран дээр хоёр юм яриад байгааг нь энэ нь юм уу гэдэг юмыг гаргаад танилцуулах нь миний хувьд тэгтлээ буруу юу? Хүмүүс маань Ням самбуугийн ном суучгаад би буюу үлдлээ гэж хэлдэг. А тэгвэл Ням самбуу маань тэнд бурхны шинд хөрөнгө оруулалт хэрэгтэй л байгаа л да. Өнөөдөр зүгээр хүмүүсийн андуурдаг зүйл нь бол одоо ингээд зовлонд очих юм болох гэж. Мөнгөтэй л гэдэг ганд тэгтэл. Тэг яг үнэндээ гандан баг ашиггүй ажилтдаг шүү дээ. Хүмүүс ганданд очиод битүү хүмүүс үлээ тэгээд юу чихгүй зөвхөн мөнгөийг л хурааж аваад гэж боддог гэж болно л да. Гэтэ нэг удаа тэр ганданд очиод битүү хүнтэй байхын очсон тохиолдолд цагаан сараар л очсон байт. Гол бурхан багшийн дүүчин за цаан чин сайн ингэ шүнийг удаа очив. Тэгтэл сарын 20 хоногт нь гандан тийм хөнгөлт сарын 20 хоногт нь ашиггүй ажилтдаг. Тэр дулаан захиргаан тэр сургууль тэгтлийн ламдар маань тэгээд тог цахилгаанаар хангуулад ингээд сууж явах ёстой өнөө хаанаас ямар эрчим хүч удалж ямар эрчим хүчээр өнөөдөр ард түмнийг ийгүүлж явах ёстой өнөө тийм ээ. Тийм л тог цахилгаан юм хэрэгтэй бол эдгээр маань өөрсдөө тэр цахилгаан станц юмд ажиллах хэрэгтэй шүү дээ. Ламдар яагаад ажилддаг вэ судгийн гэтэл яагаад төлхөө ингээд анхаарал ингээд байнга ярих ёстой зүйл бол яаж зүв амьдрах вэ? Яаж зүв амьдрах? Тэгтэл хаа байсан гэгээр л гэдэг чинь тэрний дараагийн шаталтаа тавина. Ерөөсөө ингээд хоол унд хийгээ сайхан машин дэргээ бариад ингээд гэр бүлээд хийгээд явж байгаа. Чи хорвоогийн төлөө явж байгаа юм бол хорвоо гэгээр л хоёр нэг сүрэн байдаггүй байхгүй. Тонлохоо гэгээр л гэдэг нь хорвоог тэр чигт нь хаяа заяа. Оо нэр хүн алдар бүгд нь яавал яа гэж жалганд чамаагүй өгөхөөс ийхгүй явж байгаа хүнд л гэгээр л гэдэг болдог зүйл л дээ. Гэхдээ гэртээ амьдралын төлөө явж байгаа гэгэрлийн төлөө алхам хийж бололгүй л яав. Гэхдээ зүгээр аль нь илүү анхан шатныхаа priority гэж хэлдэг. Аль нь илүү чухал вэ? Аль нь илүү одоо хэрэгтэй вэ? Аль нь илүү анхан шатныхаа гэх юм бол Аглаг Даянаар явдгийн учир нь бол одоо би бурхан ном дээр л хамгийн энэ тэргүүний судлах сор хүчиг гэдэг юм л одоо энэ эдэн штэ амьдрал үлээсээс ангижрах гээд бадралам орчуулчихсан. Жинхэнэ нэр нь бол тогморлож нэрээр алдартай байдаг. Өөрөө алдартай хөтөл ахгүй юу? Эний тэгээд өвчлөл орчуулах юмс энэ тэргүүн судлах сор хүчгээр буддистуудын хамгийн ихэнд баримтлах цагаан толгой. Энийг Баабар Цэнтэй өдөр Унифко компаниас гэгэрлийн агнистын гэгэрлийн олон цувралтай хэвлүүлсэн байдаг. Энийхэн хамгийн ихэнд
энэ байдаг аахгүй юу. Тэгээ энийг өөрсдөө бол одоо оюун ухааны уурхаад орох үүд юм аа тий. Гэгэрлийн үүдийг нэх гол инсний юм аа гэдэг өөрсдөө рекламда тэр үед нэг одоо хэдэн онд хийсэн юм. Тухайн үед тэгээд 2007 онд хийсэн юм. Тэгэхээр бол буддистуудын замд бол тодорхой байхгүй юу. Амьдралын хүлээсээс ангиж ирнэ гэдэг чи одоо энэ нийгэмд яаж хутгалдаж дотор нь хутгалдаж буюу одоо энэ ахын ая тух тав туханд шигдэл байгаа байдал ч энэ суурь амьдрал чинь. Тэгээд нийгмийн дунд хутгалдаад суурь амьдрал шигдэлгүйгээр ингээд аглагаар явж ингээд нийгмийн гаднаас нь одоо харж тэгээ энэ хамаг амтны чинь зовлон гачланд очирсан цагт нь гэтлгэх тэгээд одоо чинь хүний нийгэм бол хазаа яаж гажаадаг тэр цагт нь яаж зөв голдролд оруулах вэ гэдгийг л бодож боловсруулж байдаг. Тэр зүг төгж дэвшчихэд ийм шинжлэх ухаан юм байна л да. Энийг нэг таньж мэдээ тэгээ ингээд энэ ном дагуу чинь би ч одоо 1997 онд анх багштай очил тэрнээс хойш номын ёсоор явал одоо ингээд энд одоо урцраад ингээд сууж байгаа ч одоо номын ёсоор л явж байгаа байдал ахгүй юу. Ингэж номын ёсоор яваад ингэж энэ бол номын маань судалж үзснийхээ үндсэн дээр л одоо тэр монголчууд бид нар хий юм бэ гэдгийг тань мэдээ. Тэрийг олон төрөх гээл энэ 2009 оноос хойш хэлцүүлэн мэтгэлцээний талбар зөндөө юм хийчихэл тэгээд одоо тэрэн дээрээс энэ дөрүүлээд бас дахиад ингээд та бүхний оролцоотой энэ оюун ухааны хаанчлал гэдэг энэ киногоо хийчихээд энийгээ одоо гол нь хүн төрөхийн тулд яах вэ гэдэг таны дэмжлэгийг аваад ингээд гал үндэсний дуудлага гэдэг энэ цувралаа хийчихээд энийгээ одоо олон танилцуулах юмсаа гэдэг байдлаар л байж байгаа хандж байгаа хандлага маань энэ шүү дээ. Тэгэхээр монголчууд бид нар хэмбэ гэдгийг танин мэдсэн гэдэг маань одоо монголчууд чинь 13 дугаар зуунд яхахгүй дэлхийн тэргуулах гүрнийг байгуулсан гэдэг нь өнөөдөр Америк шиг болсон гэсэн үг мөн үү? Тэгж дэлхийн тэргуулах гүрнийг байгуулчаад ингээд байж байхдаа одоо дэлхийн хувьцаа одоо монголчуудын нуруунд дээр байсан байх нэ гэж үзээд байгаа байхгүй юу? Ягаад гэвэл өнөөдөр энэ Америкчууд дэлхийн асуудлыг шийднэгээл энхийг сахиудна гэдэг энхийг сахиулах цагийн талд эдгээгээд байгаа бол тэр үед монголчууд ямар байр суурь хэлсэн бэ гэвэл төрийг төхнүүлээ те дэлхийг эслэх бол мориндоо мордоо дэлхийг эслэх амарх юм бол мориноосоо буугаад төрийг төхнүүлэх амаргүй юм байна гэдэг ингээд төрийг төхнүүлэхийн төлөө алд юунаал жаасалж ятгаа ах төрн бүх алдарттгаа гэдэг ингээд орсон шүү дээ. Тэгвэл одоо улс төрийн онолчдоос сонссон гэсэн үг шүү дээ. Тэр олон шашныхныг нийгмийг яаж удирдах, нийгмийг удирдах тухайн шашинд байдаг юм байна, нийгэм удирдлага шашинд байдаг юм байна гэдгийг одоо 90 цагийн дуудлага одоо ингээд яриад байна тийм үү. Тэр үед 13 дугаар зуунд монголчууд бүх шашныхныг авчир сонсоод ингээд ном хаялцуулаад тэр дундаа сонголт хийгээд ингээд өөрсдийнхөө хөгжлийн замыг аль нь вэ гэдгээр буддизмаар сонгосон гэдэг чинь улс төр нийгмийг яаж зөв удирдах вэ гэдгийг ухааныг уралдуулж байгаа тэндээс буддизмыг сонгосон байна. Энийний цаад учир нь юу юм бэ гэхээр зэрэг энэ хүн төрөлхтнийг авралын зүгт хэзээ яаж энэ бэртгчийн үзэл энэ суурин соёл гэдэг энэ дагтаршсан энэ бугалсан энэ буглаанаас явсаар яаж тартагтаан тулах вэ хэзээ тартагтаан тулах вэ тэр тооцоолоо хийж тэр цагт бид нар яаж аврах вэ гэдэг тэр бодлого төлөвлөлтийг гаргаж ингээд тэр хэрэгжилт нь юу байх вэ гэдэг тэр хэрэгжилтийн мөн тэр даншиг наадмаараа хийж тийм ээ. Ингээд бид нар өнөөдөр дэлхийг аврах үндэстэй бид нар ийм юм байна цаана юм шинжлэх ухаан байгаа юм байна гэдгийг маань танилцуулж л хамгийн гол нь бизнес зурагцэг юм байна гэдэг тэр хэлцүүлгийн тэр хүчтэй олон мэтгэлцээнч улсуудтай бололт гэж мэтгэлцээний төлбөрт тэр олон юм чи хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ одоо тэр маань одоо шинжлэх ухаан цаана юм шинжлэх ухаан байсан юм байна гэдэг ингээд тайлбарлаад ингээд өчнөө юм хийгээ биччихлээ шүү дээ. Тэгээд одоо тэр чин шинжлэх ухаан юм бол одоо ингээд батлагдаад яг хэрэгжилттэй юм бол хэрэгжилт нь хэм бэ гэдэг цаад бодит дөрүүд нь ингээд 2010 оноос хойш ингээд бас ингээд мөн гараад ирсэн байхгүй юу одоо Жавхагийн тэмцэл байна тийм ээ. Тэгээд Жавхагийн тэмцэл яаж буддийн шашин биш шинжлэх ухаан гэдгийг баталж байгаа. Жавха чинь ингэж байгаа юм. Одоо би энэ юмн дээр энэ Симбат түүний нөхөд гэдэг энд бол дэлхийг аварна гэсэн үзэл санаануудыг зүгээд ингээ гаргасан байна тийм үү. Тэгвэл энэ чинь бид нар өнөөдөр агуу үндэстэн бид нар өнөөдөр дэлхийн эмээл ингэсэндээ авах цаг 800 жилийн дараа бид нар дэлхийг аварнаа гэсэн одоо бид нар аврагчт нэг гараад ирлээ шүү дээ. Энэ утгаараа энэ хүмүүс маань хамгийн том буянтай. За буянтан байж Жавхагийн одоо юм уу эсвэл энэ хүмүүсийн хийж байгаа тэмцэл нь буддийн шашныг шинжлэх ухаан гэдгийг яаж баталж байгаа. За тэгэхээр зэрэг буддийн шашин чинь шинжлэх ухааны хэл нь бол ерөнхийдөө хоёрхан хэл байгаа шүү дээ. Буян нүгэл гэсэн хоёр хэл дээр л бүх юм явагдаж байгаа. Буян нүглийн ялгаа нь бол ерөөсөө зөв үзэл буруу үзлээс эхэлж байгаа.
энэ зөвхөн би гэсэн бодол чинь би сайхан амьдрна гэсэн бодол чинь хомхоо сэтгэлээр үүдэлдэг юм аа. Ингээд энэс илүү болно гэдэг юм чинь 20 санаар үүдэлдэг юм аа. Энэ нэг 3 10 нүглийн чинь хамгийн гол нь нүгэл нээдэг байхгүй юу? Буруу үзэл хомхоо сэтгэл 20 санаа. Яагаад шинжлэх ухааныг батлуул гэдэг вэ? Тийм. Тэгэхээр чинь баталсан та баталсан шүү дээ. Хэрвээ бид нар энэ 90 жилийг туулаагүй бол бид энийг бас ойлгохгүй ч гэсэн юм бүү мэдэж. Ийм юм а гэдгийг биднэрт ойлгуулж өгснөөрөө бид нөгөө үүрэгтэй ажлаа ойлгож эхэлж байгаа. Өөрсдийнх нь төвшөнд хүрч байгаад өөрсдийнх нь төвшнээс ярьж ойлгуулад ойлгуулад хэрвээ бид нар яг өөрсдийнхээ мад аж ахуйтай яваад бид нар социализм руу юм арчил руу ороогүй байсан бол бид үүргээ ойлгохгүй ч байж болох юм. Энүүнийг ойлгуулахын тулд тэгвэл 37 онд тэр олон зам амиан зулж дэлхийн жишг Монголд орж ирж байгаа тийм ээ. Ер нь яг би бол өөрөө тэгж боддоггүй. Монголчуудад ойлгуулахын тулд энэ 90 жилийн хатуу үйл явдал бидэнд зайлшгүй тулгарчээ. Одоо тэгэхээр чинь монголчууд хүн төрөлхтний тусын тулд нэг үеийн өөрийнхөө нэг үеийг зайлж юм энэ үндэстэй. Тэгэхээр чи энэ агуу үндэстэй байлгүй яах вэ? Ер нь агуу гэдэг нь бол тодорхой л доо. Хүн өөрөө зовх гэж төрдөг гэвэл яах вэ? Хүн өөрөө энэ зовлон мэдрэх гэж төрдөг гэвэл яах вэ? Бүр амар сонзэ. Яг тийм юм байлээ. Хүний сүнс бол энэ огт руу одоо бидний энэ оюун ухаан бол тэр тэнгэр оюун ухаанаас тасарсан. Энэ бүхлөтэн огт руу бий болгосон тэр тэнгэр оюун ухаанаас тасарсан нэг оюун ухаан. Тэр бол бидний сүнс гэж хэлж байна. Тэр бол бидний энерги гэж хэлж байна. Тэгээ тэр асар хүчтэй. Тэгээ тэр болохоор зэрэг энэ амьдрал дээр ирэхдээ яадаг вэ гэхээр зэрэг хүн бол төрөхдөө хин гэдгийг мартаж төрдөг. Тэгээ жоохон хүүхдүүд хин гэдгийг багаасаа хин гэдгийг мэддэггүй. Бүх юмыг энэ материалыг амьдралыг ингэж судалдаг. Тэгээ судалснараа мэдэрснээрээ тэгж энэ амьдралд амьдрдаг. Тэгээ энэ амьдралын зовлон болгон дэндүү амттай энэ сүнсэн бий. Тэгээд тэр юм маань гарч ирлээ гэдгийн баталгаа нь энэ жавха энэ 90 цагийнхан одоо энэ бид нар дэлхийг аварна гэсэн энэ цаана судалгааг нь гаргасан монголчуудын дэлхийг аварна гэсэн яриа яагаад буддаг шинжлэх ухаан болгох юм бэ? Яах вэ юм байхгүй юу? Монголчууд тухайн үед дэлхийг аварна гэдэг ингээд 13 дугаар зуунд орж гэж та үзэх үү? За тэгнэ. За тэгсэн үү. За тэгвэл тэгээ аварна гэсэн чинь нөгөөдөл чинь тэр авралын ухаа аврах гээд ингээд яасан ба штэ. Нөгөө нэг дэлхийн бүх юмнуудын соёлоодын сонсож байгаад за энэ аврагч юм байна гэ буддизмыг сонгосон ба штэ нөгөөдөл чинь. Тийм учраас гарцаа байхгүй буддизм бол бидний дархлаа юм а гэдгийг энэ ганцхан батулга яриагүй. Тэгээ шинжлэх ухаан гэдэг чинь та бүхэн энэ гал үндэсний дуудлага энэ цуврал дээр ингэж баталсан шүү дээ. Олон баримтуудыг оруулж давхар ингэж оруулж байгаа тийм ээ. За шинжлэх ухаан гэж өнөөдөр материалистууд заавалчгүй туршилтаар батлагдсан юмыг шинжлэх ухаан гэж байна тийм ээ. Тэгэхээр тэр туршилтанд заавалчгүй лаборатори туршиж өгч градусын хүнд харуулад за энэ градуст ингэнэ гэсэн за яг ингэж байна. За энэ бол шинжлэх ухаан юм а тийм. Тэгэхдээ энэ шашин маань өөрөө нийгмийн удирдлага гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр чин зэрэг нийгмийг яаж зөв удирдах вэ гэдэг юм чинь заавалчгүй нийгмийн амьдрал дээр туршигдож байж за энэ юмаа гингүүт нь буруу юмаа гэдэг нь батлагдсан цагт за шинжлэх ухаан мөн байна уу гэж хүлээн зөвшөөрөх хэмжээнд гарч ирэх гэдэг шүү дээ. Одоо бусад хүмүүс дэлхийн нөгөө юунууд чинь ухах чадвар муутай монголчууд хамаагүй ухаантай сууж ална сод бэлэг нь араа хитэгдсэн гэж ярьдаг шүү дээ тий. Ярьдаг байхгүй үнэн л дээ. Үнэн. Тэр үнэн чинь та нарын одоо буддизмыг монголчууд мунхруулгаар ингээ монголчуудад тулгацсан гэдэг юм чинь тэр юм өгөөсгээд байгаа байхгүй. Тэр сод бэлэгтэй суу залтай тэр тусгай ард түмэн чинь яаглаараа хэн нэгнийг явуулгаад ороод тэр шашныг онготоо өөртөө мунхурчдیں۔ Тэ. Тийм логик байхгүй байхгүй. Тэгэхээр чин тэр сод бэлэгтэй тэр суу ухаантай улсууд чинь ухаж байхгүй тий. Бурхан шашны тэр шашны номдогч ингээ сонстоо шүү тий. Тэгэнгүүтээ сонсож эргэсүүлт ингэнгүүтээ за энийг бид нар шинжлэх ухаан болгож хөгжүүлээд бүх ард түмэндээ хамруулад тэгээд тэдх үе дээр энэ хүн төрөлхтнийг аврах нэ. Тэгээд энэ Монгол ах уйд өнөөдөр аврал байгаад байна гэдэг чинь энэ ном өөрөө амьдрал нь ингээ ботор ирсэн. Тэгээд хамаг амьтныг яаж аврах вэ гэдэг ухаанаар л тэр богдуудаа тодруулаад даншигдаа хийгээл ингээд ирсэн. Энийний цаана ийм шинжлэх ухаан байна гэдгийг гаргаад өнөөдөр одоо энэ хэрэгжил нь байна гэдэг энэ улсуудаа зарлах гэдэг шүү дээ.